Энхэн амьдралыг амтлах боломжийг бидэнд олгосон тоймгөх үеийнхэн элбэр шүнжигтэй сүмбэрхэн ялгэрмата энэ ертөнцид ирсэн баяр төдөр төрсөн өдрийн баярын төргийг гисэн мэнчилгээг зориулахаар хоёр төдрөө залгаж байгаа. Өнөөдөр бас дахин залгаж байна. Өдөр уцаад удаад авахгүй байсан боловч одоо бол өдөөс залгасан байна. Тийм учраас галс ичээрэн өндөдхөн залгаж байна ижээ. Алгэрмата алтан дэлхийд ирсэн баяр төдрийн мэндийг хүргэе гэж хайртай үргэлжлэл үрсээсэн гэсэн хүндэтгэл бэлгийг зориулахаар дахин залгаж байгаа. За өчигдөр бол утас нь холбогдохгүй байсан боловч өнөөдөр бол утас нь дуудаж байна. Байна уу? Байна. За сайн байна уу? Энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Сайхан зусч байна уу та? Аахан зусч. За алгэрмаа гिच мөн үү? Мөн байна. За алгэрмаа гिचтэй үүний юм алтан дэлхийд ирсэн баяр төдөр хорвоо ертөнцид хүмүүн зайг олон мэндэлсэн өндөртэй баяр төдөр төрсөн өдрийн төгс өдргал халуун баярын мэндийг хүргэе. За баярлалаа. Гэнтимэлэг сэтгэлийн цацал утастай мэдээлэлгээс таньтайгаа холбогдож байгаамаа. Өчигдөр залгаад утсан болоогүй учир танилуугаа өнөөдөр дахин залгаж байна. Гэнтимэлэг мэдээлэлгээ ирсэн байна. Хэнээс хаанаас ирсэн болов уу гэж бодож байна. Таамаглаж байгаа хүн танд минь байна уу? За хүүхдүүдээс юм болоо. За тэгэлгүй яах вэ? Хамгаа зэрхэм хайлан бүвэ нэхэн амьдралыг амтлах боломжийг бидэнд олгосон тоймгөх үеийнхэн ээжтэй төрсөн өдрийн баярын мэндийг хүргэе. Та мань байдаг болохоор бидэнд бөхцөл байдаг юм шүү. Баярлалаа ээж. Ямар ч хэцүү үед хажууд байдагт талархаад баршгүй. Ээж гэдэг үгийн цаана энэ дэлхийн бөхцөл байдаг юм шиг энэ хорвоогийн бүхий личийн тухай дуу шүлгэнүү зөвхөн танд минь зориулагдсан юм шиг үрийг их сэтгэлтэй орчлон орон гоор нэргүүл чадах ээжшэд юм шиг бидний гисэн сүсгэлэл таны энэ хорвоогийн хамгийн гүжтэй тарин шүү ээжээ хязгаарч хааж сэтгэл зүрхэнд минь хамт байдаг шүү та минь энэ дэлхийд ганц олдох эрдэнэ минь юм шүү ээжигийн уурлууж гомдоож байсан бол уучлж өршөө хайртай шүү ээжтэй таны үргэлжлэл үр хүүхдүүдээс нь гэсэн мэндчилгээ ирсэн байна. За тэгээд эндэл торгон мөч маань дурсамжуулаад бичлэг болон хадгалагдан үлдэж байгаа хайртай эрхэм үр хүүхдүүдтэй хайртай үргэлжлэлүүдтэй зариулан хэлэх сэтгэлийн танугийг нэмж сонсъё. За миний дөрөв хүүхэд бол мондог шүү. Цаашаа ажил хөдөлмөрөд одоо баг гарч яваа хүүхдүүдээ миний гурав хүүхэд бол тэр гуравтаа бол одоо ер нь баг биеэ дагаад одоо ажил хөдөлмөрийн төлөө шаргуу хөдөлмөрлж байгаарэ миний хүүхдүүд одоо өмнөх одоо хийж байгаа ажилдаа өмнө хамгийн гол нь тэрнийг төлөө зүсгэж яваад ямар юм энэ сайхан хандад явж явал одоо бүх юм сайн сайхан байдгаа гэж хэлээ. За тэгэлгүй яах вэ? За тэгэлгүй яах вэ? Тэгээд ичидээ нэгэн сайхан дуун цацлыг үрсээс нь хүндэтгэн зориулсан байна. Та мань уцаа салгалгүйгээр уран бүтээлээ хүлээн аван шимтэн сонсоорой. Дээл тэвэрхэн жихэн дэвэрсэн салгисан сөвөн хайранд дэндүү дурааран хөссөн болохоор дээгүүрсэн данигаан дээдэлж явдаг ээж. Сүү тэвэрхэн жимэн хайр сүдэр доржлон гэрэлтүүлж өгдөг. Сургаж хэлсэн хайрынх нүг сэтгэл зүрхэнд минь уяата яваа шүү. Шүншигтэй сүм бурхан ижитэй мөргий баярын мэнд хайртай шүү ээж. Эрүүлэн саруу сайхан инх явж мөнх жаргаарай та мань. Алтан нарны эхин халуун боловч амин эжийн хайртай язвэрлэг бай үрдийн үрэлгсэн үзэгсэн гоёчтэй би хайртай дэлхий ертөнцтэй хангас орхон тандра турсан өдрийн хүргэе ээжээ оршин хорвоо
Хуурамч ертөнцийн өнгөнд хувирдаггүй ганцхан сэтгэл бий. Хайрлах хүслийн чандад урвдаггүй ганцхан итгэл бий. Хатуу хорвоогийн харгуйд хазаадаггүй ганцхан аврал бий. Хайгаад харагддаггүй бурхан хайртай ижимэн зүрхэнд амьдрдаг да. Ад жаргал зовлонгийн тойрогт жаргадаггүй ганцхан нар бий. Жолоогүй зүрхний дэргэд холддоггүй ганцхан сар бий. Чам торжлонгийн хэмнэлд анзаардаггүй ганцхан бурхан бий. Жаахан ижимэн хайрандл заяа тавилан бадуулдаг да. Хайртай ээжтэй төрсөн өдрийн мэндийг хүргэе. Зөндөөн ихээр маш ихээр хайртай шүү ээжээ. Эрүүлэн сарвал сайхан инх явж мөнх чаргаарай. Ижимэн та энэ хорвоогийн аврал минь амьдралын утга юм шүү ээжээ. Сайхан бүхний дэдэг танд болон таны амьдрал гэр бүл хайртай бүхэнд хүсье. Дурсамжид өргөн сайхан баярлаарай. Баяртай. За баярлалаа. Тэгээд сэтгэлийн нандэ бэлгийг эрхэмлэн зориулсан үрсийг нь буян зэ явна мөнхөд дэлгэрч явах болдог бай.